За бетон зурмаар одоо цутгаж хийдэг бүтээцүүдийн хувьд бол янз бүр байгаа. Тэгвэл энэ удаад бид нар миний байшин хийх нэвтрүүлгээрээ саксны талбайг юу хэрхэн яаж цутгадаг те ямар технологиуд ашигладаг, хөрсөө хэрхэн бэлтгэдэг, ямар марктай, ямар төрлийн бетон зурмаг ашигладаг вэ гэдэг талаар одоо цогц зөвлөгөө мэдээллийг өгөх болно. Хөрсөө ер нь яаж бэлдсэн байх шаардлагатай гэдэг юм. Тэгээ хөрсөө бол хар шуурга гэхээр хуулна. За. Тэгээ газраа тэгшлээд хар шуурга уулаад тэгээд бохор хайраа дэвсэж өгөөд тэгэл тэгшгээ яваад ирэх юм бетон чинь баг орно. Одоо энэ жоохон нөгөө намхан талдаа дүүргэлт хийж байгаа тийм үү чи? Хайргаар. За ингэ хайрганд дүүргэлт хийж байгааг нь одоо ач холбогдол. Энэ хайрганд дүүргэлт яг нөгөө нэг хар шуургаа сууж байгаа үг. Хайрганд дүүргэлт. Тий нөгөө бас нөгөө өвд одоо өдөр чинь хар шараа хөрсөл өөрөө хөлдөж аваах ч юм уу тийм. Тэнгүү дээдлийнхээ цутгацсан одоо талбайгаа хагалах гадах талтай бас тийм байдаг тийм. Хайрг бол тийм байхгүй шүү дээ. За одоо ингэ хайргаад өгчихэд тий хашцгаа юу. Одоо хашлага явуулмалаа өрөөл. Тэгээд бетон авах тийм болно тийм. За ерөнхийдөө нөгөө саксныхаа талбайг шийдний талбайг цутгах газраа бараг бэлтчихсэн. Одоо бэлэн болцоо. Одоо нөгөө талбайгаа цутгах бетон зурмгаа захиалнаа. Стороо цэгийн гэж ороод дэд талдаа ингээ премиум гизэстэй эсрүүгээ оронгууд хөргүүлэх хаяг хөргүүлэх хаяг руу оронгуудаа л бичиж нэрс. Тэгээ өргөлжлөхтэй дараад ингээ байршлаа. Ашиж хөгжиж байгаа. Та юу барих гэж байгааг асуулт гарч иж байгаа. Уул бетон юм уу, суур, хаан юм уу, юу юм, баган юм уу, зүгээр дүүргэлт юм уу, шат авжоо юм уу тэгээ тий. За ингээ явангууд сагсан бөмбөгийн талбай цутгаж байна. Хэдэн одоо метр куб бетон авах вэ гэд хөргүүлэх өдөр юугаа сонгоно. За тэгэл дараах гээл дараал ингээд одоо старогоор ингээд бетон зурмгаа бүгдийг ингээд захиалаад авчиж байгаа байхгүй. Ямар ч нэг тэгээ ийш тийш уцтаал ингээд янз бүр болоод шаардлага байхгүй. За нөгөө сторацгийн меню сайт руугаа ороод бетон зурмгаа захиалаад өглөө 7 хагас гэж захиалцсан 7 хагастай яг сайхан ирэл ингээд болчдөг юм байна. Тэгээ ингээд бетон сая ингээд сайхан асгаад талбайгаа үндэ өнгөлж байна. Талбайг чи ерөнхийдөө бол хэдүүлээ хэдэн санжид удаасаа тутгуул ерөнхийдөө нормал нэг зүйлээд байгаа лээ. 15 санжаас өрн дээш тутгуул. Ерөн сайн да. Одоо их саксны шийд утгахаар чи энэ тийм утгахсан байгаа юм хахаар ингээд хагараал, хугараал янз бүр эсвэл ирэмгээс үүрэл дэр байгаа ч тийм. Тэр одоо юутай холбоотой вэ? Тэр бол нэг бол марк багтай бетон авсан. Нэг бол өөрөөсөө гараараа зүтгсэн л. Үлдэр бетон зурмаг авж байгаа давуу тал нь бол ер нь хагарахгүй л гэж үзэж байгаа юм байна. Энэ өнгөлж байгаа технологи сонин технологи байхгүй. Нөгөө хуучин чи бид нар чи нэг энэ буулт ирээх төмөргээд юугаар энэ бишгийн юугаар ингээл татаад өнгөж өрдөг байсан. Одоо технологи нь өөрчлөгдөд ийм сонир болчихсон юм байна. Наадах чи одоо юу гэдэг технологи байна? Энд чи ингээд зохиод шингэн бетоны дээр нь гараад ирж байгаа байхгүй. Тэгээ шингэн бетоны дээр гараад ирэхээр глисен болоод ирж байгаа байхгүй. За өнгөлж байгаагийнх нь гол технологи нь бүр ингээд зохилтой юм биш тий. За сая нэг ингээд цогтдаг нэг тийм шинэ технологи байсан шүү дээ. Тэргээр ингээд доор нь миний багцаалтаас 15-аас 20 орчим минутын дотор л дуусах шиг боллоо тий. Тэгэхээр энэ талбайг бол одоо ирэхээр 2 цаг гэдэг нь тий. 2 цаг. Саяны энэ доктороор бол 20 минут. Энэ бол үнэндээ бол нэр ажлыг үнэндээ өнгөлөх юм байна. За саксны талбайгаа сайхан зутгаад тэгшлээ зохиод өнгөлөөд ингээ бүх юм болчихлоо. Шийдээ авцраад зооч нь тэр болчихно гэж саксаа бэхжүүлж яагаад. Тэгээд шийдээ зоочоод дахиад нэг ганц 2 хоног сайтар бэхжүүлсний дараа тэгээд хүүхдүүд гараад тоглож болно да. За шийдтэй болсон ямар байна? Гоё нөө. За сторацгийн меню бетон захиалаад хийсэн. Одоо саксны шийд талбай маань ингээ бэлэн болчихсон. Хүүхдүүд тоглож байна. Тэгээ энэ дээр сонирхуулахад бол энэ талбай маань 6-8 хэмжээтэй талбай байгаа. Яг сайн ингээ тоотоход тохиромжтой. За энийг нэг хамгийн дулаандаа гэх юм бол 20 орчим санж. Нэгэн гадраа бол нэг 15 6 санж орчим дулаандаа
За ихэд одоо нэг 8 орчим куб бетон орсон байгаа. За эндээс арай нэмгэмтэр тутгсан ч болно. Тэр бол хувь хүний сонголтын асуудал. Ингээд сайхан одоо мэрэгчлийн нартай үйлдвэрлэж бетон аваад сайхан сагсан мөнгөний талбай хийж болох нь байна да.